Экосум нь хөдөө орон нутгийн иргэдийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар нийгэм, байгаль экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй Монгол иргэний нийгмийн байгууллага юм. Манай төрийн бас байгууллага 2018 онд Булган аймгийн Хишиг өндөр суманд байгуулагдсан бөгөөд сумандаа анхны төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж байна. Бидний үндсэн зорилго Монгол улсад тулгарч буй хог хаягдлын хямралыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах байсаар ирсэн. Байгуулагдсан цагаасаа энэ асуудалд янз бүрийн арга замаар шийдлүүд илэрхийлсээр байна. Сумандаа хог хаягдлаа зохистой зохицуулах тогтолцоо туршихаас аваад олон нийтийн цэвэрлэгч зохион байгуулсан. Бас мэдлэг мэдээлэл олгох олон материал бэлтгэж хог хаягдлын талаар илүү нарийн мэдлэг олох ажлыг тасралтгүй хийсээр байна. Түүнчлэн бидний хог хаягдлын дийлэнхийг үйлдвэрлэдэг томоохон компаниудын үүрэг хариуцлагыг тодорхойлоход чиглэсэн брендийн аудит судалгааг хийсэн. Бас дээр нь бусад сумдж цаг алдалгүй авч ашиглах боломжтой гарын авлага болон хог хаягдлын зохицуултын багцыг бэлтгэж гаргалаа. Үүний зэрэгцээ бид сууц дулаалга, эко барилга зэрэг Монголын хөдөөд чухал бусад асуудлууд дээр ч ажиллаж байна. Бид төслөөрөө шахмал шавар тоосго нэвтрүүлж экосумынхаа офис болсон загвар барилгыг ажилчдын хоршоо байгуулж сургаж ажиллаар хангаж бариулсан байгаа. Мөн сумын төвийн олон өрхийг дулаалгын материал хаалга цонхоор хангаж техникийн сургалт зохион байгуулж сууцныхаа нөхцөл байдлыг сайжруулах, эрчим хүчээ хэмнэгтэн зөвлөгөө өгч газар дээр нь хяналт тавьж ажиллаа. Мөн энэ төслийнхээ хүрээнд бид байшингийн дулаалгын материалыг сонгох, материалын хэмжээг автоматар тооцох, тохиромжтой аргыг сонгох гэх мэт өгөгдлүүдийг нэгтгэсэн шийдвэр гаргах хэрэгсэл буюу тооцоолоор хэрэглэх түүнийг боловсруулж түгээсэн бөгөөд үүнийг ашиглаад хинч ирээдүйд өөрийн сууцааг хялбархан дулаалгах боломжтой юм. Экосум газар тариалангийн төслөөрөө дамжуулан орон нутгтаа органик хүнсний ногоо, жимс жимсгний үйлдвэрлэлийг хөгжүүлж сумынхаа хэрэгцээг бүрэн хангахыг зорж байна. Сумын өрхүүд нэгдэн хоршоо байгуулж төслөөс олгосон олон мянган жимсний модны сулгацыг тарилаа. Манай байгууллага сургалт явуулж услагааны зохистой систем суурилуулснаар оролцогчид тарьсан модоо хамтдаа арчилж тордох боломжтой болсон. Мөн орон нутгийн хүнсний ногоо тариалагчдыг тоног төхөөрөмжөөр ханган сургалт явуулах замаар тарьсан ногоогоо анхан шатнд боловсруулж дотоодын зах зээлдээ боломжийн үнээр нийлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорж байна. Цаашид нутагтаа тарьсан ногоог нутгийн иргэд бүтэн жилийн туршид хэрэглэх боломжийг бүрдүүлэхийн тулд хүнсний ногооны тариалан эрхлэгчид өөрсдөө хариуцаж хамтран ажилуулах сумын хуучин зойрыг сэргээн барихаар захиж байна. Монгол улсыг уламжлалт мал аж ахуйн салбаргүйгээр төсөөлөх аргагүй. Ийм ч учраас бид нүүдэлчин малчтад бэлчээрийн даац, цүлжилт, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг даван туулахад нь туслах зорилготой. Сүүлийн 30 жилд хэрэгжүүлсэн эдийн засгийн эрс либералчлалын золиос нь малчид бас малын бэлчээрийн доройтол болсон. Нарийн төвөгтэй энэ асуудлыг дан ганц малчид эсвэл бидэн шиг жижиг төрийн бас байгууллага шийдэж чадахгүй. Шийдэл нь үндэсний хэмжээнд шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх. Гэсэн ч бид өөрсдийн хэмжээнд сумынхаа малчдын бодит хэрэгцээнд анхаарахыг хичээж байгаа бөгөөд саяхан нийт эцэг бог малаа харж хандхад шаардлагатай байсан өвлжөөнүүдийг хөдөөгийн баг бүрт барьлаа. Бид үргэлж төслүүдээрээ дамжуулан орон нутгийн бие даасан байдал, хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхийг хичээж ажилдаг. Даяарсан зах зээл, зар сурчлагын салбаруудын утгагүй ятгалгаад автахын оронд орон нутгийн эдийн засгийг дэмжиж, нийлүүлэлт хэрэглээ хоорондын зай, хугацааг богиносгож, орон нутгийн бодит хэрэглээнд анхаарлаа хандуулж чадвал ажилгүйдэл, тэгш бус байдал, бүх төрлийн бохирдол зэрэг нийгэм экологид учирч буй ихэнх асуудлыг шийдэх боломжтой гэж бид итгэдэг. Ийм ч учраас бид орон нутгийн иргэдийн нэгдэл хоршоодод илүү анхаарал хандуулж, ач холбогдол өгч, нийгэмд хэрэгтэй эрүүл сарвал, доктортой амьдралын хэв маягт нийцсэн орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, тэдгээрийг дэмжихийг эрмэлздэг юм. Бид сүүлийн жилүүдэд зөвхөн Хишиг өндөр сумандаа ажилласан. Харин одоо экосум цаашид үйл ажиллагаагаа тэлж Монгол улсын аль ч суманд шууд хурж ажиллах цаг ирлээ гэж харж байна. Зөвхөн өргөжин тэлэх нь бидний зорилго биш. Харин өнөө хүртэл хийсэн ажил, хүрсэн үр дүнгуудыг харахад эдгээр чухал сэдвүүдээр экосум төрийн бас байгууллагаас тусламж зөвлөгөө ирсэн, өөрсдийн санаачлагаар бидэнд хандсан хэн бүхэнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж манай багийнхан үзэж байгаа юм. Харин бид өөрсдийн бие даасан байдал итгэл үнэмшлээ хадгалж үлдэхийн тулд санхүүгийн хувьд аль болох хараат бос байх хэрэгтэй. Иймээс ямар нэг татаас аливаа байгууллагын буцалтгүй тусламж зэрэгээс хамаарахгүй тогтвортой санхүүжилттэй болоход та бүхний тусламж бидэнд хэрэгтэй юм. Иймээс бидний ажлыг та дэмждэг бол экосумд хандив өргөж, үйл хэрэгээ үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгоно гэдэгт бид итгэлтэй байна. Багахан хандивч ихээхэн эерэг өөрчлөлтийг авчирдаг. Та бүхэндээ маш их баярлалаа.